танд сонсогчдоо өнөөдрийнхөө дижин зүрх нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. За, цагаагаар сайхан дулаарцсан өдрийг маш гоё дурсамж дүүрэн бас сэтгэл санаач гэсэн маш гоё өнгөрүүлж байгаа гэж найдаж байна. Тэгээ цагаагаар гоё болчоор хүмүүс гадуур их явах нь гэсээд хүүтэнд гэртэл байгаад байдаг хүмүүс их байсан бол одоо харин дулаар чинь гадуур их хөвчлэн хүмүүс гарч явж байгаа бас салхилж байгаа гэж найдаж байна. Ялангуяа ээж нар маань хүүхдүүд аваад салхилуулахдаа санаа зовох зүйлгүй. Салхин цайхан авч гарч байгаа хүүхдүүд нь ч гэсэн бөөн байргаатаа их тоглож байгаа гэж бодож байна. За тэг өнөөдрийн маань сэдв болохоор хүүхдийн сэтгэл зүй гэсэн сэдвээр нэвтрүүлгээ хий бас ярилцъя гэж бодлоо. Тэг ер нь сэтгэл зүй гэдгийг онол гэж юусаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Юу гэж хүлээн зөвшөөрж байгаа гэхээр онол биш харин өнгөрсөн зуунуудын сая тэр бом хүмүүсийн амьдрал дээрээс гарч ирсэн бодит шинжлэх ухаан юм аа гэж хэлээд байгаа юм. За тэнгуут сүүлийн үед сэтгэл зүйч гэдэг мэргэжил гарч ирээд бас ялангуяа Монголд маань сэтгэл зүйч нар ягаас тодорхой хэмжээнд өөрсдийнхөө ажил үүргийг гүйцэтгээд эерэг сайн нөлөөнүүдийг гаргаж ирж байгааг анхаарахтаа монголчууд маань энэ бол шин зүйл байна, энэ бол шин онол байна гэж бодож байгаа хүмүүс байж магадгүй. Гэтэл яг сэтгэл зүйчдийн хувьд бол өөрсдийнхөө ажил үргийг танилцуулахдаа энэ бол онол биш юм шүү, шинжлэх ухаан юм шүү, анханасаа байсан юм шүү гэдгийг бидэнд хэрэгтэй юм шүү гэдгийг таниулан бас энэ бол онол биш гэдгийг албан ёсоор бас танилцуулж бас хэлж байдаг байна. За тэгвэл сэтгэл зүйч нарын маш их хийж байгаа зүйлс донд мэдээж гэр бүлийн харилцаа, хүүхдтэй өнөөдрийн хүүхдийн сэтгэл зүй гэдээ ярихад хүүхдийн сэтгэл зүй хэдэн насндаа ямар байдгийг юун дээр бид анхаарах хэрэгтэй. Хүүхдүүдээ ийм ааш зан авираг гаргаж яхад бид нэр явал зөв арга барил байхын гих мэтлэн бас айгүй олон талын одоо олон талаас нь харж сонсож үзэж бас магадгүй туршиж үзэж байгаа юм үзэнд байгаа. За нэг жоохон сэдвээсээ хазаагаад сүүлийн үед одоо дулаахан болж байгаа болохоор эмэгтэйчүүд маань ээж нар маань бодож байгаа зүйл энийг бол яхааргу тархалт байгаа. Тархалтай холбоотойгоор маш богинохон нэг өгүүлбэрийг танд хэлж өгчөөд буцаад хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой зүйлээ яриа гэж бодож байна. Энэ юу гэхээр тархалт бол сэтгэл зүйн өвчин юм аа гэж дэлхийн сэтгэл зүйн одоо сэтгэл судлаач, сэтгэл зүйн эмчнэр бүрийг баталсан байгаа. Тэгэхээр одоо 100 болж байгаа ингээ хувцсандаа орж ин таргалцсан байна. Турахгүй бол болохгүй ингээл ер нь зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүү залуучууд маань, эрчүүд маань, аав нар маань ч гэсэн бодож байгаа зүйл аж магадгүй. Тэгэхээр нэгэнтээ өнөөдөр сэтгэл зүй гэд яриад хэлснийх сэтгэл зүйн өвчин болтлоо. Одоо тархалтыг бид нэр яг байн бодох ч юм энэ дээр одоо сэтгэл зүйн хувьд эмгэг болтлоо бид нэр энэ зүйлийг нухацтайгаар айгу сериосны хүлээж авдаг болчих гэдэг байх нь шүү дээ. Тэгэхээр таргалт бол байх зүйл, таргалж байгаа үе бол бид нараас туурж болно шүү дээ. Тийм болохоор нэг айхтар хүн дээр бити хүлээж авсан ялангуяа ээж нар маань дөнгөж төрөөд удаагүй байгаа ээж нар маань өөрийнхөө өмнө байсан гоо зургуудаа гаргаж ирээл өмнө нь өмсчээсэн хувцснуудаа гаргаж ирээл өөрийнхөө сэтгэл бүр илүү хэцүү болгох биш. Эсвэргээр энэ бол зүгээр байх л зүйл. Амьдралд маань тохиолдоод өнгөрөх амьдралын янз янзын бүр дээрээс нь бүр гоё дурсамжтай маш чухал үйл явцын маань нэг хэсэг байгаа шүү дээ. Тийм болохоор өөртөө байгаа одоо асуудал харж байгаа зүйлээсээ илүүгээр аз жаргалтай байгаа зүйлээ та бас олж хараа талархмаар хайртай хөөрхөн охин хүүд гэж юм уу те эсвэл халамжтай ханыгаа харахтаа за яг нэг хэсэг таргалаад дараад нь турж болно шүү дээ. Гэх мэтчлэн өөрөөр өөдрөгөөр эргээр хараасаа гэж бодож байна. За тэгээд тархалт ба сэтгэл зүйн өвчин гэдгийг та магадгүй турхаар шийдэдэг энэс стресс аваад байгаа бол энэ үгийг нүдэндээ ил харагдахаар бичээд тавиарай. Тийм болохоор өвчнийг бид нэр мэдсэн цагаасаа хойш зүгээр байгаад байдаггүй шүү дээ. Эмчтэр очсон бол юм уудаг эмчилгээл гэдэг. Тэрнтэй ялгаагүй та өнөөдөр мэдсэн юм чинь энэ бүр сэтгэл зүйн өвчин болтлоо таныг амраахгүй байгаа энэ зүйлийг мэдэж авсан бол арга хэмжээ авах хаа гэж бодож байна. За тэгвэл хүний амьдралын эхлэл ер нь хүүхэд төрсний дараа биш харин ихэн хэвлээд бүрэлдэж бий болсноос эхэлдэг
гэдгийг өгүүлбэрээр эхлэе гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн яг энэ зүйлийг үнэхээр 100 болдог бол 200% ч гэсэн дэмжиж байгаа хэлмээр байна. За яагаад гэвэл миний эргэн тойрон ч гэсэн найз нар маань, эгчнэр маань ингээд төрж байна. Тэгэхээр жирэмсэн байх үеийг нь анзаарч ажигласнаас хойш харах юм бол үнэхээр хэвлээдээ байгаа хүүхдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн эцэг эхийг нь ярилцаж, бас бүр цаашлаад эмээ өвөө нь ах эгч дүүн ч юм уу те, магадгүй ээжийнхэн дүүн ч юм уу те, хэрхэн харилцаж байгаас шалтгаалаад дөнгөж төрсөн хүүхд ч гэсэн өөрийнхөө сэтгэл зүг илэрхийлдэг юм байна гэдгийг бас олж харж мэдж байгаа. Тэгэхээр хүний амьдрал ялангуяа сэтгэл зүйн байдал маань энэ дэлхийд төрснөөс хойш биш аль хэдийн ихийн хэвлээд байхдаа бүрэлдэж бий болж байдаг зүйл ахна. За ураг ихийн хэвлээд байхдаа хэр зэрэг эрүүл өсөж боожж байгаагаас цаашдын хүмүүний хөгжил гэж хэлж болохоор бүр хүмүүжилт ихээхэн нөлөө болдог байгаа. Нөлөө байдаг. За энэ үе болохоор хөгжлийн хамгийн чухал үе гэж хэлдэг эмчнэр байдаг. За ихийн хэвлэлд хүүхдийн эд эрэхтэй хөгжихөөс гадна хүүхдийн сэтгэл санааны мэдрэмж давхар хөгжиж байдаг, суралцаж бэлтгэгдэж байдаг гэсэн үг байна. За ихийн гидсийг илж өхөөрдөн ярилцаж бас харилцаа бий болгож байхад ураг баярлаж байдаг. Их ямар нэгэн юмнаас айж дүгшиж бас сандрахад түүнийг цаан зүрхэн маш хурдан цохилж айц давтан магадгүй уйтгар гүнийг танаас хамтдаа мэдэрч ээж тантай хуваалцаж байдаг. Тийм болохоор хамтдаа баярлаж хөөрнө, хамтдаа уйтгарлаж гуйдаг байна. Тэгэхээр таны идэх дуртай зүйл, сонсох дуртай хөгжим гэх мэтсэн таны одоо ээж таны бас магадгүй аав ээжтэйгээ хамтдаа байгаа энэ гэр бүлийн уур амьсгалд хүүхэд аль хэдийн ихийн хэвлээд байхаасаа дасан зохицсоор ирдэг байна. За ихийн сэтгэл санаа бие махбод эрүүл тайван байхад эрүүл оюун ухаан сэтгэл зүйн төлөвшөлтөй ураг бүрэлдэх нөхцөл бүрдэх нь ойлгомжтой байгаа. Тэгэхээр таны хувьд эдгээр зүйлийг мэдсэн бол эргээд хэрэгжүүлэгч нэгэн байгаасаа гэж хүсэж байна. Магадгүй та өнөөдөр арай ээж болоогүй ч юм уу эсвэл хин нэгэнд энэ зүйлийг хэлж өгмөр санагдах юм бол дараа нь хэлж өгөндөө гэлгүйгээр нэвтрүүлэх юм шууд шеэрлээрээ бас магадгүй бичиж аваад таас дамжуулж өгч бас болох юм. Аль болох та сонсон мэдснээ аль болох бусадтай хуваалцж түгэж явах юм бол илүү тэр сонсон зүйлээ үнцэнтэй болгож байдаг юм шиг гэж хэлэх байна. За тэгвэл хэвлээд байгаа хүүхдийн тархины хувьд тархи хязгааргүй хөгжих боломжтой гэж хэлж байгаа. Бас дээрэс нь эрүүл мэндийн маш их нөөцтэй байдгаа гэж бас хүлээн зөвшөөрдөг байгаа. Тэр их нөөц боломжийг нээж өгөхөд эхийн үүрэг оролцоо нь маш их байдаг. За хүүхдийг хэвлээд байхад ээж нь тодорхой үе шаттайгаар хүүхдийн мэдрэлийн рефлексийг хөгжүүлж төлөвшүүлэх боломжтой гэсэн үг байгаа. Тэгэхээр маш чухал байгаа. Бид нэр төрсэн хүүхдэд болоод магадгүй одоо ч өөрсдийнхөө амьдралд сайн рефлексийг хэвшил дадлыг бий болгох гэж ямар их хичээж зүтгэдэг бэлээ. Энэ зүйл бол зүтгэлгүйгээр зориулалтгүйгээр бий болдог. Тэрнтэй ихийн хэвлээд байгаа урагт ч гэсэн хүүхдийн мэдрэлийн рефлексийг хөгжүүлж төлөвшүүлж болдог байна. За ихийн хэвлээд байхаас нь эхлэн ургийг хөгжүүлэн хүмүүжүүлэх боломжтой. Магадгүй маш их сонсч байсан бах тийм үү. Тэгээ хүүхэд төрсний дараа гарах эерэг өөрчлөлтүүд магадгүй бас таны сонсч байсан зүйл байгаах, сонсоогүй зүйл бас байгаах гэж бодож байна. Тэгсэн ч гэсэн танд нэлээд хэдэн эерэг өөрчлөлтүүдийн тухай бас танилцуулж өгье гэж бодлоо. Хамгийн ихнийх нь болохоор төрөлхийн хөгжмийн сонсголтой болдог байгаа. Сүүлдээ нэлээд бага сонсогддог болчихжээ л дээ. Өмнө нь болохоор би солгоо бирөөсө дуулж чаддгүй ямар сонсголгүй гэх яриа мерсэр нэлээд сонсогддог байсан бол сүүлд ер нь бага сонсогддог болчих. Магадгүй техник хөгжөөд ч юм уу эсвэл караоке хийх болоод ч юм уу. За Солонгост бол ялангуяа стрессээ караоке гэж тайлдаг хүмүүс их байдаг тайлгыг Монголд ч гэсэн аягүй гоё караокенууд бий болсон тийм. Эдгээр бидний амьдралын хэв маягийн одоо дуу хөгжмөнтэй ойрхон байх ч юм уу те эсвэл стрессээ гаргах ямар нэгэн хоббийн дуутай магадгүй дуу
хөгжим сонсоод алхах ч юм уу, дугуй унах ч юм уу, эсвэл аялах дуртай хүмүүсийн хувьд л энэ зүйл маш энгийнээр амьдралд нь ороод ирсэн байдаг утгаараа хөгжим сонсгол нь төрөлхийн хөгжмийн сонсголтой, сайн сонсголтой хүмүүс олон болсон бахаа гэж бодож байгаа. За энэ бол энгийн ойлгомжтой юм шиг боловч бас нэгэн сайн эерэг өөрчлөлт байгаа. За хоёрт нь болохоор орчин тойрныг авиагаар зураглан төсөөлөх чадвартай болдог. Энэ айгүй гол саналыг санагцсан. Тэгэхээр орчин тойрныг авиагаар зураглан төсөөлөх чадвар магадгүй хүүхэд гадаа барилга баригдаж байгаа дуу чимээг сонсохдоо юу юм болоо гэж аяг боддог байж байгаа. Яваанда тэр барилга баригдаад дуусахт нь нас нүдэн дээр нь ямар нэгэн бүтээл бий болоход энэ зүйл дуурайд байсан ийм учиртай байсан байх нь гэж бас тойрондоо бас орчныг нь сонсож авахтаа бодож зураглаж төсөөлж чаддаг байна. За магадгүй тийм болохоор зөвхөн барилгаар жишээ авалгүйгээр өөр дуу авиг сонсохдоо хүмүүс энэ бол тийм юмны дуу байна гэж мэддэгтэй ялгаагүй бяцхан хүүхдүүд маань ч гэсэн дуу аваагаар дамжуулан энэ яг нэг иймэрхүү юм байх шиг байна да гэж төсөөлж чаддаг байх нэ. За дараагийнх нь болохоор төрсний дараа биохимнэлт дасдаг байгаа. Бас хэвлээд байх үеийн үгийн сантай болдог байгаа. За сайхан манай найз төрлөө. Тэгсэн төрөөд нэг уйлахгүй байна хүүхэд нь гэж сонслоо. Тэгсэн аавтайгаа байхдаа ч ээжтэйгээ байхдаа ч бас өөр гэр бүлийнхэнтэй байхдаа ч гэсэн нэг хайхтар уйлахгүй байна. Гэхдээ нэг хүний дууг сонсоод уйлсан гинэ. Тэгсэн чинь тэр хүн нь ээж эмээ нэсэн байгаа. За тэгээд хүү байсан байгаа. Хүү эмээгийнхаа дууг сонсохдоо уйлсан гэсэн. Тэгээ би энийг харахтаас өнөөдрийн нэвтрүүлгээ бодож байлаа л да. Хүүхэд хичнээн төрөөд удаагүй ч гэсэн хэдхэн цаг болсон байсан. Үнэхээр хүмүүс хоорондын харилцаа аль хэдийн гэдсэнд нэхэн хэвлээд байхад нь би болчдөг юм байна. Тэгэхээр нөгөө саяны ярьсан орчин тойрны авиагаар зураглан төсөөлөх чадвартай гэдэг нэг батлагдсан юм шиг санагдсан л да. Тийм болохоор за манай ээж нэг иймэрхүү дуутай. Манай аав юм байна. Манай аав нэг ийм дуутай. За бас хажууд магадгүй хамаатных нь хүн байсан бол энэ хүн нэг ийм дуутай хүн байна. Тэг хүүхэд айгуу сайн мэдэрдэг гэдэг утгаараа аавынхөө гэж ярьж байгааг нь бас нэг өөрөөр мэдэрч аавна. Ээжийнхөө охин гэж ярьж байгааг нь бас арай нэг өөрөөр мэдэрч аавна. За Солонгост бол гидсэндэх нэрийн гэ төрхөөс өмнө бас нэг хоч өвчдөг байгаа. Тэр хочоор нь дууддаг гэр бүл болсон доо. Магадгүй Солонгост удаа амьдарсан ч юм уу тийм хүмүүс бол энэ соёлыг бас өөрсдийн амьдралд бий болгоцсон ч хүмүүс байдаг. Тэр нэрээр нь дуудаж байгаа хүмүүсийг гэсэн хэвлээдэх үр маань мэдэрч байдаг, анзаарч байдаг. Бас өөрийнхөө хэмжээнд авиагаар дамжуулан төсөөлөлтэй болсон байдаг байна. Тэгээ саяны ярьсан нөгөө зээх хүмүүс эмээгийнхаа ээжтэй уулзахт анх дуу хоолойг нь сонсоод танаад уйлсан гэдгийг сонсох надад ч гэсэн айгу сонин гайхмаар бас айгу гоё санагдсан. Тэгэхээр би одоохондоо бас хүүхэд гаргаагүй ч гэсэн хүүхэдтэй болох юм бол энэ зүйл ингийн болж их чухал юм байна гэдгийг ойлгож авсан байгаа. За тэгээ дараагийнх нь танд хуваалцах гэж байгаа эрэг өөрчлөлтийн нэг бол бие бэлтрийн болон сэтгэл хөдлөлөөр нэлээд боловсрсон байдгаа гэж байгаа. Залангуяа энийг бид нэр дуу хөгжмөний тусламжтайгаар гарч байгаа эрэг өөрчлөлтүүдийг танд хуваалцаж байгаа. Тэгэхээр дуу хөгжмийг сонсонгоо магадгүй хурдан темптэй хөгжмийг сонсч байсан хүүхэд хөдөлгөөн хийхдээ магадгүй тэр хөдөлгөөний дагуу темпэнд нь тааруулаад хөдөлж иж байж болох юм. За намуухан дуу бол намуухан аяыг мэдрэнгээ сэтгэл санааны хувьд бас тайвшраад хөдөлгөөн нь ч гэсэн удаа авчирч болох юм. За тийм болохоор ээж нар маань хүүхдээ амар тайван байлгая гэж бодож байгаа бол магадгүй зарим хүүхдүүд ингээд тайван байдлаа алдаад өшөглөөд идэх ч юм уу те няраа хүүхд маань гидсэн дотор байхдаа ураг нилээн янз болдог бас заримдаа ээж нар тэр мэддэг. Эсвэл ээжигээ дагаад ээж нь тавгуудах сандрах ийм байдалд та бас өөрийнхөө хэвлэд хүрээ бодохдоо тайвшраа гэж бодож байгаа бол өөрөө тайвширсан ч гэсэн магадгүй таны хэвлэд хүрэн
хөдлөөд нэг л тайван биш байгааг та анзаарах юм бол хамтдаа гоё дуу сонсож болох нэ. Тэгэхээр Бибелтрийн бас сэтгэл хөдлөлөөрөө бас нэлээд боловсрсон байдаг гэдэг нь үнэхээр дуу хөгжмээр одоо дамжуулан бий болж байгаа эрэг өөрчлөлтүүдийн нэг бол яхаарахгүй мөн. За ингэж дуугаар дамжуулан хүүхдээ хөгжүүлж хэн хэвлээд байхад нь хөгжүүлж ирсэн хүмүүс маань хүүхдээ төрсний дараа ажиглахад үеийнхаа хүүхдүүдээс хөгжлөөр арай илүү байгааг анзаарсан байдаг байгаа. Тэгэхээр ээж нарын хувьд ч гэсэн ялгаагүй эмч нар зөвлөдөг. За одоо энэ үед нь ингэж байгаа шүү. Ийм үед нь ийм дуу сонсохороо энэ үед нь ингэдэг шүү. Тэгээд ингээрэй гэж хэлж яхад нь аль болох сайн бичиж тэмдэглэж аваад ч юм уу тийм. Хүүхдээ хин хевлээд байхаас нь эхлээд хөгжил дээр нь анхаарах юм бол илүү ухаалаг, илүү мундаг, чадварлаг, авьяаслаг хүүхэд таны хевлэгээс төрөх нэ. За дээрэс нь дараагийн эерэг өөрчлөлт болохоор сонирхол, анхаарал нэлээд сайн байдаг. Ер нь айгүй ажигч гярхаа хүүхдүүд бас байдаг штэ, эргэн тойрнгийн анзаарч идэл. Тэг хилээгүй бахад анаа агаа та сайн ингэсэн тэгээд ингэж байгаа юм байна штэ те гэх мэтчлэн заагаагүй байхад анзаарч мэддэг ажигч хүүхдүүд байдаг те. Тэг дээрэс нас юмд айгүй сайн анхаарч чаддаг хүүхдүүд бас байдаг. Тэгэхээр магадгүй тийм хүүхдүүд генээс удмаасаа тийм гентэй төрж болох ч гэсэн ээж аав нь хин хевлээд байхад нь анхаарсан хүүхдүүдийн хувьд бол бас сонирхол, анхаарал нэлээд сайтай байж болох нэ. За бид нэр сүүлийн үед бас entertainment гэж аягүй их ярьдаг болчихжээ. Тэгэхээр entertainment-ийн олон төрлүүд байдаг ч гэсэн эргээд харахад ихэнх хевлээд ч гэсэн entertainment нөлөөлж идэг байна. За жишээлбэл шог яриа бас ой тогтоолт нь илүү сайн хүүхдүүд төрдөг нь юу гэхээр ихэнх хевлээд байхдаа дуу хөгжмөөр дамжуулаад энэ мэдрэмж нь хөгжсөн хүүхдүүд явандаа юмны нэг аяыг нь олоод хүмүүсийг инээлгэж чаддаг, сэтгэлээг ингээ өргөж чаддаг тийм хүмүүс болж чаддаг байхаа. Дээрээс нь бадаг, дахилттай байдаг айзуудыг сонсонгоо ой тогтлолтод нь ч гэсэн илүү сайн болсон байхаг бас эрдэмтэд судалсан бас ийм өөрчлөлтүүд дундаа аль басар оруулсан байдаг байхаа. За тэгээд хөгжим сонсох ба бүжиглэх, зурах гэх мэт урлагийн авьяастай болох боломж нь илүү ихсдэг байгаа. Яагаад тэгэхээр суур нь байгаа, бий болцсон, хөгжсөн гэдэг утгаараа хөгжмийг сайн сонсож мэдэрч чаддаг хүүхдүүд хөдөлгөөндөө ч гэсэн эв дүйтэй болдог. За магадгүй хөгжим сонсоод өөрийн гэсэн төсөөллөөр төсөөлж, дүрсэлж чаддаг болсон хүүхдүүд зурх тал дээр болон бусад урлагийн төрөл дээр ч гэсэн янз янзын байдлаар авьяастай илүү гоц сайн байх боломжтой гэдгийг бас эрдэмтэд судалж гаргасан байдаг. Тэг миний хувьд энэ айгүй сүүлд нь л өстэй нөгөө нуугдмал авьяасыг нэг хувь төр нуугдмал авьяасыг арай хийж илрүүлж олоод чадан ядан хөгжүүлэх биш, аль хэдийн ихэн хевлэлд олцсноос нь хойш бид нэр анхаарч чадах юм бол тал бүрийн авьяастай хүүхдүүд бас бий болж болох нэ гэдэг бас сэтгэл найдар төрсөн. Тэгээ саяхан бас Солонгост нэлээд олон авьяаслаг Монгол урлагийнх маань ирээд явсан байгаа. Тэгээ тэдний дундаас нэгийг нэг танил маань би энэ хүнийг ер нь мэднэ, аюул сайн мэднэ. Тийм үү яаж гэсэн чинь наад хүнд чинь чадахгүй мэдэхгүй юм байдгүй. Хөгжимчүүн байсан л да ойртуулах юм бол тийм үү гэдгсэн чинь намайг анх танилцахад энэ хөгжмийг л чаддаг байсан. Тэрнээс гадна сүулт нь яваанда энэ энийг тоглож чаддаг болцсон. Тэгээ сүүлийн үед энэ тоглоод байгаа хөгжим бол нэлээд сүүлийн үед сурсан гэсэн ихтэй богино хугацаанд маш сайн сурч чадсан гэдгийг нь сонсохдоо аргагүй л энэ хүмүүндөө гэж бодож байсан. Тэгэхээр цаанаасаа нэг авьяаслаг чадварлаг юмыг хурдан сурч чаддаг. Дээрээс нь одоо донжийг олж тоглож чаддаг, хийж чаддаг те барьсан юмаа уран бүтээл болгоод гаргаад ирж чаддаг хүмүүс байдаг шиг тийм хүмүүс байдгаас гадна бас хөгжим сонсноор дамжуулаад энэ олон талын урлагийн болон бусад авьяасыг бий болгох одоо боломж нь ихсдэг юм а гэдгийг бас эрдэмтэд судлан энэ жагсаалтанд оруулсан байгаа. За тэгвэл зөвхөн хүүхдээр зогсохгүй хөгжмөөр хүмүүжүүлэх дасгалыг хийснээр ихэд
ямар эерэг үр дүн гарч болохоо тухайс дурдаад өнгөрөх хэрэгтэй гэж бодож байна. За түрүү нэлээд ярьлаа. Сэтгэл санаагаар тайван байна. Энэ бол мэдээж ойлгомжтой. За хоёрт нь болохоор эрүүл мэнд бас сайжирдаг байгаа. Ээж сэтгэл санаагаар тайван байгаад ирэхлээр дараагийн эерэг өөрчлөлтүүд, үр дүнгууд эрүүл мэнд дээр хүртэл гарч ирдэг байхan. За төрөлт хөнгөн явагддаг. За төрхөөс залуугийн анхны төрөлтөн дээр сэтгэл санаагаа сайн бэлдэж амжаагүй магадгүй гинт төрөх ч юм уу те ийм үед ээж маш их сандардаг. Тэгээд сандраад биед чангалчаараа хүүхдэд төрүүлэхдээ ч гэсэн хэцүү хүндрэл гардгаа гэсэн тохиолдлууд гарч байгааг харахтаа сэтгэл зүйн байдлыг нэлээд сайн бэлтгэх юм бол төрөхөд ч гэсэн хүүхэд ч их өвдөж төрдөг, их ч гэсэн мэдээж их өвдөж төрдөг гэжсэн болохоор аль болох төрөлт хөнгөн байх хэрэгтэй байна да гэдэг бодлыг төрүүлжсэн. Тэгэхээр энэ хөнгөн төрөлт явагдах тал дээр бид нар хөгжмөөр дамжуулан эерэг үр дүн авчрах боломжтой хана. За бас сонин юм шиг мэдмээр ч юм шиг мэддгүү нэгд нь хэлмээр ч юм шиг зүйл юу байсан мэхлээрэ хүүхний сүү хүртэл сайжирдаг гэж байгаа. Тэгэхээр магадгүй энэ хамгийн түрүүнд хэлснөө сэтгэл санаагаар тайван байдгаас шалтгаалаад дараагийн үе шатны сайн үр дүнгүүдэд энэ зүйл бас байгаа хаа гэж бодож мэдээж би физиологийн хувьд бас өөрчлөлт байх хэдий ч гэсэн сэтгэл санаа гэдэг их хүний хувьд маш чухал бас эмзэг мэдрэмтгий зүйл байдаг учраас хөгжмөөр дамжуулаад хүүхний сүүж гэсэн сайжирч болох байх нэ. Зөвхөн сүү оруулдаг гурилан бүтээгдэхүүн эсвэл хоол хүнс биш. Хөгжмөөр дамжуулан ч гэсэн сүү сайжирч болдгийг бас мэдгүй нэг нь хэлмээр газ. За тэгээд дөр хүүхэдтэйгээ энэ нэг шин хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгон мэдхэд хөгжим илүү түлхэц тусламжуулдаг байна. За энэ мэтэр дурдаад байх юм бол нэлээд олон зүйл байдаг гэдгийг бас мэдэж авсан байгаа. Тэгэхээр сэтгэл зүйчдийн хувьд бол яг хүүхдийн сэтгэл зүй болоод эхийн сэтгэл зүйг маш эрт дөнгөж хэвлэж бүрэлдснээс нь эхлээд бэлтгэх хэрэгтэй, анхаарах хэрэгтэй, даасгах хэрэгтэй гэх мэтчлэн бэлтгэл сайтай байх юм бол төрөхөд ч төрсний дараа ч гэсэн энэ бүх үйл явц айгүй зөв бас хүндрэл багтаа байх юм байна гэдгийг нэг үгээр хэлмэл хүндрэл багтаа байна, сайн байна гэдгийг бас ойлгож авсан байна. За тэг хүүхд бан төрлөө. За 0-9 сартай хүүхдийн сэтгэл зүйн хувьд суур итгэл найдвар төлөвшөх үе гэж нэрлэдэг байгаа. За монголчууд хургандаа цадаагүй мал төлгөндөө майлдгаа гэж ярьдаг шиг хүүхэд төрөөд амьдралынхаа эхний 7 хоногудад бий болоод сэтгэл зүйн хувьд эрүүл хүн болох анхны суур нь бас тавигдж байдаг байна. Тэгэхээр яг нөгөө орчинтойгоо танилцаад дуу хоолоогоор сонсоод манай аав ийм хоолойтой, манай аавын царай ямар болоо гэж бас дүрсэлж төсөөлж исэн хүүхэд маань гарч ирээд аав ээжийнхаа нүүр царайг хардаг, гэр орноосоо мэдэрч байгаа мэдрэмж, харж байгаа өнгнөөс авч байгаа мэдрэмж хүртэл сэтгэл зүйн тайван байдалд айгүй нөлөөлдөг байгаа. За сэтгэл зүй тайван байх тохиолдолд эрүүл байх биеийн өөрчлөлт ч юм уу дөнгөж хүүхэд төрөд орчинтойгоо дасгаж бас дархлаа нь бий болох гэж нэлээд юм болдог шүү дээ. Тэгээ бас дархлаа нь бий болох гол байсагээл нэг жоохон өвдөд байдаг. Энэ болгонд хүүхэд өөрийнхөө бие юу болоод ойлгохгүй ч гэсэн тэр дотор бүх мэдрэмжүүд явж идэг. За аав ээж нь ч гэсэн дөнгөж хүүхэдтэй болоод учраа олохгүй ч байна, айд сандрах, санаа зовх зүйлч байна. За дээрэс нэг хүүхэдтэй бол гайгүй ч гэсэн хоёр ч юм уу за сүүлийн бүр 3 ихэрч хүүхдүүд их төрж байгаа энэ үед зэрэг нялх хүүхдүүдтэй яаж харилцаа мэдэхгүй байгаа. Анх удаа аав ээж болж байгаа ээж нарт ч гэсэн амар тайвнаа хадгална, амар тайвныг тогтооно, бий болгоно гэдэг бас амаргүй зүйл байгаа. Тэгэхээр эдгээр зүйл маань сэтгэл зүйн маш их нөлөөллүүдийг үр хүүхдэд ч гэсэн эцэг эхт ч гэсэн нөлөөл болж байдаг. Цаашлаад бие организмд ч гэсэн эрүүл мэндтэй холбоотойгоор нөлөөтэй байдаг зүйл бол сэтгэл зүйг нүдэнд харддгүй хэрнээ бодит амьдрал дээр үр дүн нь байдаж харддаг тийм зүйл бол яхааргүй сэтгэл зүй байгаа. За тэгээд эдгээр зүйлийг өөрөөр хэлэх юм бол нялх
нялхсуудын эрүүл өсөж бойчхоос гадна сэтгэл зүйн төлөвшил бие даасан итгэлтэй насанд хүрэх болоход энэхүү эхний хэдэн 7 хоног бол яахаа аргагүй маш их нөлөөлдөг. Тэгэхээр нөгөө хүн том болсон хүмүүс гэсэн хоорондоо ярьдаг штэ. Хүнтэй анх уулзахад анхны сэтгэл мэдрэмж аягүй чухлаа. Тэр чин хүүхэд ялгаагүй хүн болохоо дөнгөж энэ дэлхий дээр мэдлээд эхний хэдэн хоног гэр болон гэр бүлийнхэн эргэн тойрны орчин за магадгүй үнэр гэх юм уу те эдгээр зүйлийг мэдрэхтэй насанд хүрсэн хүн болохтой ч гэсэн одоо бие болох сэтгэл зүйн байдал одоо бие даах чадвар итгэл үнэмшил хүртэл тодорхой хэмжээнд тэр үед бий болж байгаа байгаа. За тэгээд анх хүлээж авсан одоо мэдрэмж, ертөнц, дээрэс нь эцэг эхийн асрамж, одоо халамж, хүний харилцаа эдгээр олон зүйлд бас шийдвэрлэх үүрэг ролыг гүйцэтгэж байдаг эрдэмтэд судлаачид тогтоосон маа. Тэгэхээр өнөө үеийн нөгөө мэдлэг мэдээллийн 90 зун гэдэг утгаараа өнөөдөр ингээд тийм амар сони гоё юм аа. Бас нэрээ тэгж яах нь гэд ингээл хүлээгээд аваад өнгөрчдөг бол дээр үед бид нар эмээгээс өвөөгөөс ээж аваасаа дамжуулагдаж одоо хүлээж авдаг гэсэн тэр мэдрэмжүүд, сургаалууд тэр чинээгээрээ бас удаан бөгөөд бага байсан бол өмнө үед бол маш их мэдээлэл богино хугацаанд мэдэж авч байгаа. Тэгэхээр бас маш олон давуу тал байгаа ч үдэ тий. Тэгэхээр илүү чадварлаг хүүхэд өнөө үед нийгэм хөгжих тусмаа хүүхдүүд маань маш багаасаа чадварлаг төрж байна, бас өсөж хөгжиж байна гэсэн үг. За тэгээд 1-3 насны үед хүүхэд бие дааж одоо үйл хөдөлгөөн, дадал зуршилтай болж эхэлдэг байгаа. За тэгэхээр эдгээр энийг бол яхаа аргагүй биеэ цэцурдаг байгаа. Өөрөө биеэ цэцурдаг. Энэ үе бол маш чухал үе гэдгийг би үнэхээр нүдээр харсан байгаа. Тэгээд энэ үедээ асуудал бэрхшээл маш их тулгарна. За ялангуяа ээж авийн хасаргаанаас гадна өөрийнх нь шийдвэр бас энэ үед бий болж өөрийнхөө гаргасан шийдвэрээс мэдрэх баяр хөөр, сэтгэлийн одоо тааламж одоо сэтгэл сайхан зүйлийг мэдрэх үү эсвэл нэг л онцгой зүйлийг мэдрэх үү гэх хүүхдийн өөрийнх нь шийдвэрээс одоо шалтгааллах зүйл бий болдог. Тэгэхээр яхаа аргагүй би засаж сурна өөрөө бие дагаад энэ зүйлийг хийж сурна гэдэг бол маш их одоо шин нээлт маягийн томчууд яриагаар бол шин ертөнц маягийн мэдрэмж байгаа. За хүүхэд биед хуримтлагдсан бодисыг гадагшлуулснараа зохих хэмжээнээс таашаалыг тэлдэг. Та ялгаагүй том хүн ч гэсэн 0 орж хэцүү явж байгаа нэг 0 орд тэгэхээр ямар сайхан болдгийг вэ? Хүүхэд ч гэсэн ялгаагүй. Тэгэхээр тэдний эцэг их асран хамгаалагчдын зүгээс тэдэнд тавих анхаарал бас хандах хандлага хүүхдтэй ярилцаж бас хэрхэн хурдан одоо хэрэгцээг нь ойлгож уйлаад байгаагаа нь үлсөөд байна уу эсвэл халууцаад байна уу даарад байна уу эсвэл гидсэн өвдсөн үү памперсын солих шаардлагатай бас нэг их мэлсийг аль болох хурдан мэдэж авч чадах юм бол эргээд хүүхдийн ирээдүйн зан төлөвтэй холбоотой бас байх магадлал өндөр байгаа гэсэн үг. Тэгэхээр хамаагүй бие засахгүй байх талаар одоо кошонкон суу сурах гэж яхад нь хатуу чанга шаарлах тавих ч юм уу, чанга дуугаар загнах ч юм уу. Ийм зүйл олон давтагдах юм бол хүүхэд хэд твцснээрээ бие барьснараа одоо алдаатай ямар нэгэн зүйл буруу хийжлээ гэж бодоод жоохон тийм өөрийнхөө байж чаддгүй, жоохон дуугүй, хоошоо сусан өөрийгөө сайн илэрхийлж чаддгүй. Тийм хэв шинжтэй болчих гээд байдаг. Харин хүүхдийн бие засахыг дэмждэг бол хүүхэд өөрөө өөрийгөө зөвөр үнэлдэг. Би одоо кошонконд байгаагүй ч гэсэн баах бол нэг асуудал биш юм байна. Дараад нь би энд багастай байна гэдгээ дараагийнхаа одоо туршлагаар ээж аав нь зөв ойлголт зааж өгснөр хүүхэд мэдж аав. Дээрэс нь энгийн юм шиг боловч энэ үйлдэл хүүхдийг бүтээлч хүн болоход нь тусалдаг гэсэн бас судлаачдын одоо сонирхолтой үр дүн байгаа. За тэгээд хүүхд сэтгэл зүйтэй холбоотойгоор бас хүүхд маш их цагийг тоглож өнгөрүүлдэг шүү дээ. Тэгэхээр өнөө үед хүүхдүүдийг ер нь тоглоомоор тоглуулах нь багасаад байгаа юм шиг санагддаг. За тэгэхээр тэгвэл тоглоом хүүхдэд ямар ач холбогдолтой зөвхөн
хугацаанд цөөхөн зүйлийг бага хугацаанд дурдаад өнгөрье гэж бодож байна. Тоглоом бол хүүхдийн амьдралын онцгой нэгэн хэлбэр гэж бас хэлж болдог. Дээрэс нь хүн болох ухааны цагаан толгой хичээлж гэж бас хэлдэг эрдэмтэд байдаг ба. За тоглоом хүүхдийн нуугдмал авьяасыг нээн гаргаж ирэхийг бас дээрэс нь ирээдүйн бэлтгэл болж өгдөгөр онцлогтой. Магадгүй айл гэрдэж тоглож явахдаа ч юм уу эсвэл эвлүүлдэг тоглоомор тоглож явахдаа цаашдаа зохион бүтээгч болох ч юм эсвэл дизайнер болох ч юм уу те өөрсдийнх нь илэрч гарч ирэх тэр авьяасыг одоо гаргаж ирэх бас нэг бэлтгэл яг нөгөө сургуульд орохын бэлтгэл анги гэж бид нэр явдаг тэр үе шиг л чухал зүйл яг тоглоомтой хамт өнгөрүүлэх энэ үе байгаад байгаа. За хүүхдийн танин мэдхийн тохиог тааруулагч, хорог танин мэдих бие дасгалжуулагч бол тоглоом байгаа. За дээрээс нь зохион бүтээх чадвар гэдэг шиг зохион бодох чадварыг бас хөгжүүлэх, аливаа зүйлийн арга ивийг олох, алдснаасаа болон үе тэнгийнхнээсээ суралцах. Залангуяа сургууль цэцэрлэгт ороод ирчих юм бол хамтдаа маш олон төрлийн тоглоомор тоглодог. Айл гэртэж тоглох байна, баг хамт олноороо тоглох тоглоом, бас нуугдаж тоглодог тоглоом гэх мэтчлэн хамт олонтойгоо найзуудтайгаа байхдаа бас хамтдаа тоглож байхдаа суралцах амьдралын томоохон сургууль бол тоглоом эгийн зүйлийг гаргаж ирдэг. Тэгэхээр тоглоомны хувьд бол онцлог маш олон зүйл байгаа. Тэгэхээр таач гэсэн хүүхдтэй тоглоом сонгож авахдаа хүүхдтэйгээ тоглохдоо ч гэсэн олон зүйлийг бодолцож тоглох хэрэгтэй байх нь. Тэгэхээр сэтгэл зүй гэдэг энэ маш их оо том сэдв өнөөдөр нэвтрүүлгээр ярьсан ч гэсэн эргээд энэ зүйлийг томол хэмжингээ том гэж ярилцгүйгээр эхлээд бид нар ойг биш зүгээр нэг навчнаас эхэлж яагаад болохгүй гэж ямар өнгөтэй энэ хэр зэрэг ургасан байна. Яагаад бусдаасаа өнгө нь өөр байна гэдэг ч юм уу те навчны хувьд тэгж ярьдаг шиг миний хүүхдийн сэтгэл зүй юун дээр яаж байна? Юун дээр баярлаж байна? Юун дээр амархан гомдоод байдаг үлээ? Юун дээр их баярлаад байна? Намайг яахад жоохон айгаад эсвэл нуугдаад ч юм уу тийм байна. Тэгээ зарим тохиолдолд хүүхдүүд баахта хүртэл зааж өгөөг байхад юмны хараа орж нуугдаж памперсанда баадаг хүүхдүүд ч гэсэн байдаг штэ тий. Тийм болохоор баг гэлтгүй зүйлээс өөрийнхөө хүүхдийн сэтгэл зүйг ч гэсэн та анзаараад үзээр анзаарч байна гэдэг хайр халамжийн бас нэг төрөл байгаа шүү дээ. Сүүлийн үед бас миний айгүй одлон сонсож байгаа зүйлийн нэг юу гэхээр хайрын эсрэг үг бол одоо анхаарал халамжгүй байх гэдэг үг байгаа. Тэгэхээр хайртай бол хичнээн ядарч исэн ч за зарим тохиолдолд зөвхөн хүүхэд гэлтгүйгээр дургуй үргэсэн ажлынхаа хамт олонны дунд ч гэсэн анхаарал халамж тавиад энэ нэг юм ирж үнэ яаж ийнэ гэж бодсон тэр хүнтэй тодорхой хэмжээнд дургуй юм шиг болооч хайртай л болоод анхаарал халамж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн хувьд ч гэсэн хайртай шүү гэдгийг та хэлж ойлгуулж ухааруулахаас гадна таны жоохон гэж гэлтгүй анхаарч байгаа тэр анхаарал халамж хүүхдэд гаргаж байгаа таны хайрын үйлдэл байгаа. Тэгэхээр та бас хүүхдэд илүү их анхаарал халамжаар дамжуулаад бас зөв хайраа мэдрүүлж болох нэ. Тэр нэг монголчууд хайр нь дотроо хална гаднаа гэж нэг яриа байдаг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд тэрийг айхтарсан ойлгохгүй ч магадгүй. Зарим тохиолдолд та хүүхдээ ээж аав нь чамд үнэхээр хайртай. Гэхдээ чиний энэ зүйл буруу байсан учраас одоо чамайг загинж зэмлж जैन дараа нь битгий ингэрээгээд хайртай гэдгээ загнасныхаа дараа ч гэсэн та ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй хүүхдүүд зарим тохиолдолд загнаа зандраад байгаа аав ээж байгаа магадгүй өвөө эмээ гэж мах их чигээ надад хайргүй байна гэж ойлгох тохиолдол бас байдаг ба. Яг аргагүй зарим тохиолдолд айгүй харамсалтай хэрэгүүдийг харахаар хүүхдүүдийн буруу ойлголцсоноос тэр буруу мэдрэмжээс болоод сэтгэл зүйн буруу хүлээн авалт те хүүхдүүдтэй аав ээж нь хайртай л учраас хамгаалах гэж загнаж зэмлсэн эсрэгээрээ нөгөө хүүхдүүдэд арай өөрөөр мэдрэгдээд арай өөрөөр одоо анзаарагдаад ч юм уу те хайр биш өөр зүйлээр мэдрэгдэх хүүхдүүд буруугаар хүлээж аваад гэмтсэн, бэрцсэн, асуудалд орсон зүйл бас мэрсээр их гардгийг анзаарсан маа. Тэгэхээр таны хувьд ч гэсэн сэтгэл зүй гэдэг энэ зүйл таны хувьд ч гэсэн үргэлж шин байж магадгүй. Хүүхдийн хувьд ч гэсэн үргэлж шин байж магадгүй. Тэгэхээр та
танай гэр бүлийн соёл, уур амьсгал ч гэсэн танай гэр бүлийн гишүүн нэг бүрт шин байх хэдий ч гэсэн эргээд бие биен рүүгээ анхаарах тусам, бие бинийгээ хайрлан халамжлах тусам ойлгомжтой бөгөөд ингээ амархан болно гэж бодож байна. За тэгээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөж байна. Таны гэр бүлд эрүүл энх аз жаргал амар тайван дүрэн байгаасаа гэж хүсэн өрөөгөөд дараагийнхаа нэвтрүүлгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.